Хүүхдүүдэд үе тэнгийнхнээс нь гадна багш нараас үзүүлэх ялгуурлал мөн илүү хүнд тусдаг байна. Энэ төрлийн ялгуурлалд өртсөн хүүхэд дутуугийн комплекстэй болох, өөртөө итгэлгүй болох сэтгэл готролд хүрдэг байна. Иймээс багш нар өөрсдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн суртахуунаа тогтмол хэмжиж өөртөөгөө ажилдаг байх нь чухал байна. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ дээрлэхэж байгаа асуудлыг дээд дамжиж байгаач бид шийдэл хайхаа мартаж болохгүй. За гэхдээ дээрлэхэлд сургуулийн өмнөх боловсролд томчууд дунд ч мөн гарч байгаа. За түүнээс гадна насанд хүрэгчид хүүхдийг дээрлэх, тэр дундаа сургууль хүмүүжүүлэгч багш хүн сурагчаа зодож дээрлэхийг хандлага одоо ч гарсаар байна. Сурагч байх үед нь ангийн багш аль нэг хичээл ордог багшийн тоомжиргүй үзүүлсэн хандлага, хэлсэн үг хин нэгэн сурагчийн сэтгэлд хэдэн 10 жил тэгдэж өөртөө итгэх итгэл цаашлаад амьдралын чанарт нь ямар нэг байдлаар нөлөөлж болцшгүй байдаг байна. Багш зодоход бид нар юу гэж боддог байсан бэ? Энэ зүгээр шүү дээ гэж боддог байсан баг. Бараг хайрлаж ийн гэж боддог байлаа шүү дээ. Яагаад? Бид нар гэртээ зодуулдаг байсан баг. Тэгэхээр чин тэр хүүхдүүд зөв буруугаа одоо ялахгүй байгаа. Ялахгүй байгаа гол шалтгаан гэр бүлийн хүчирхийлэл бас цаана явж байгаа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийг илүү хүчирхийлэх магадлал нь жишээ нь сургуулийн зүгээс ч гэдэг багш нарын зүгээс байх магадлал бүр илүү л байдаг шээ бас. Сайн анзаарвал. Хадлан авдаг, төвөө айлууд хадлан авдаг талбай дээр бууцлаа гэ тэндээс нүүгээд хөөгдсөн байхгүй. Тэгээ манайх бас нэг тухайн үед яагаач нүгээгүй нүүх боломжтой оноо уншин байгаа ч юм уу те. Тэгээ байж исэн тэрийг л яг намар хичээл орсны дараа надад хандаж хэлж исэн. Тэгээ тэр бол санаанд орж ирлээ. Бид нар тиймэрхүү зах тиймэрхүү мэдээлэл авахгүй бол бас эхлээгүйгээр ч нэг цаг үед л өсчихсэн хүүхдүүд чинь 90 оны хүүхдүүд тийм болсон. Жишээ нь яадаг гэхээр би хэвийн одоо юу гэдэг ямар нэгэн хүчирхийлэлгүй янз бүрийн юмгүйгээр хүүхдүүдэд харилцаж чадчих нэг уу юу гэдэг юм ч хамгийн энгийнээр би сэтгцийн үед би эрүүл байна уу гэдгийг шагналдаг байхгүй. За юу юм хамгийн энгийнээр хэлээ. Би сэтгэл утралтай юу? Би сэтгэл төвшөөртэй юу? Би стресстэй байна уу? Би нойр зүгээр байна уу? гэдгээ хянаа. Чи нойрны ямаралтай бол яаж ч гоё хичээгээ сайхан багш баяг шичээгээд чи стресстэй байж таарна. Чи тэрийгэ заавал хүүхдүүдэд гаргаж таа. Багш нарын бие авч явах байдал, ёс зүйн сургуулийн удирдлагын тогтвортой байдал, байгууллагын соёлтой мөн салшгүй холбоотой. За иймээс энэ нь дан ганц багшийн ёс зүй гэхээс илүүтэй том зургаараа боловсролын системийн асуудал болж байгаа. За гэхдээ боловсролын систем төгөлдрчгийг хүлээхээс илүүтэй багш та хүүхдийг ухамсаргүйгээр ялгарлаж байна уу гэх асуултыг өөртөө тогтмол тавьж явахыг сэтгэл зүйч зөвлөж байсан юм а.